За сайн бацгаана уу. За энэ өдрийн минь төргийа та бүхэндээ Дорн таймгийн өсчин гол сайхны холбооны тэргүүн Батбаяр миний би өнөөдөр ингээд хамт олонтойгоо энэхүү сайхан ярилцлагатаа оролцож байгаад таатай байна. За манай хамт олон бол одоогоос 22 жилийн өмнө буюу 2002 онд үүсгэн байгуулагдсан байгаа. Тэгээд 2007 онд даштуулам дарга үргэлжлүүлэн одоо энэ холбоог удирдан зохион байгуулж маш амжилттайгаар өргөсөн байгаа. Батбаяр миний би болохоор 2016 оноос хойш энэ хариуцлагатай том одоо тэргүүн гэдэг ажлыг хүлээж аваад 9 тэргүүлэгчтэй одоо хүртэл үйл ажиллагаа зохион байгуулсаар өнөөдрийг хүрээд байна. Бидний хувьд болохоор тэмцээн уралдаанд амжилттай оролцоод үйл ажиллагааны одоо зүүн бүс болон говийн бүсийн тэмцээн улсын чанартай Аз, Тэв, дэлхийн аваргуудад амжилттай оролцоор өнөөдрийг хүртэл баг хамт олон маань ирээд байна. Одоогийн байдлаар бол манай холбоо бол одоо 43 солон салбартай 200 гаруй гишүүдтэй ийм том байгууллага болоод хөгжиж байгаа. За манай хамт олон бол одоо энэхүү үйл ажиллагаагаар бол одоо олон сайхан сургалт семинаруудыг зохион байгуулж ирсэн байгаа. Залуу үеийнх нэг одоо сургаж хүмүүжүүл мэргэжлийн төвшөнд өнөөдрийг хүртэл тийм ээ хүргэж өндөр дэвшилттэйгээр ингэж явж байгаад бас үнэхээр баяртай байгаа. Тэмцээн уралдаануудад маш олноороо оролцож ирдэг байлаа. 16 онд 14 онд бол одоо бид нар гуруулаа ордог байсан бол 30-уулаа орж ирсэн байгаа. Ийм том одоо төвшөнд хүрч байгаа гэж би бодож байгаа өнөөдрийн байдлаар. Тэгээ энэхүү төвшөнд хүрэхэд бол одоо залуучууд маань бол их түлхэц болж өгч байгаа. Олноороо одоо хамгийн сүүлийн үеийн байдлаар бол одоо 12 дугаар ангийн хүүхэд одоо салон байгуулад ажиллаж байна. Энэ маань одоо бидний хувьд бол одоо маш том дэвшилт юм уу гэж бодож байгаа. За манай хамт олон бол одоо энэхүү тэмцээн уралдаан, мэргэжлийн тэмцээн уралдаан гэхээсээ илүү маш олон одоо нийгмийн хариуцлагатай ажилдаа бол маш их амжилттай оролцдог байгаа. Хариуцлагын үүднээс одоо Дорн таймгт одоо зохион байгуулагдж байгаа одоо хандивын аян буюу хүмүүнлэгийн ажлуудад маш их оролцож хамт олноор одоо оролцож ажилладаг нь одоо бас давуу тал болоод байгаа. За сайн байцгаана уу. Намайг урт насны лавж оруулал гэдгээ. Дорн таймгт өсчин мэргэжлэр ажилладаг. 2025 оны тэмцээнтэй холбогдуулаад болохоор бүтэц бүрэлдэхүүн маань шинжлэгдэн 9 тэргүүлэгч маань 21 болж шинжлэгдээд 5 бүтэц бүрэлдэхүүн дээр хуваагдсан ажиллаж байгаа. За миний хувьд бол 17 дахь жилдээ өсчин мэргэжлэр ажиллаж байгаа. За Улаанбаатар хотод 11 жил ажиллаад за сүүлийн 6 жил нь Дорн таймгт шилжин сууршиж ирж ажиллаж байгаа. 6 жил бол холбоотойгоо хамтарч ажилласнараа давуу талууд бол биднэрт маш олон байдаг. За жил бүр биднэр дээр одоо холбооноос зохион байгуулагдаж ур чадвараа сайжруулах, төвшин ахиулах зорилготойгоор маш олон сургалтууд, мастер багш нар маань ирж хичээл заадаг. Тэгээд тэрэнд бол өргөн бүрэлдэхүүнээр хамрагдаж 2-3 өдрийг бид нар сертификаттай хичээл авдаг байгаа. Тэрүүгээрээ бас маш давуу талтай байдаг. Сайн байцгаана уу. Намайг бас хоёр хөвгт Өнөр Аллан гэдэг. Би Дорн таймгтаа мейкап артистаар ажилладаг. За манай Дорн таймгийн хувьд болохоор гоо сахны салбар маань маш олон брэндүүдтэй хамтран ажилладаг. Албан ёсны гэрээт борлуулалт одоо хийдэг гэсэн үг. Өсчин гоо сайхан гэх мэтчлэн. Тэгэхээр манай Дорндынхан маань охид бүсгүүчүүд маань маш гоё чанартай албан ёсны гэрээт бүтээгдэхүүнтэй тийм маш чанартай үйлчлэгийг Дорн таймгаас авах бүрэн боломжтой байдаг. Заавал Улаанбаатар хотыг зорж үйлчлэгээ авах гэхгүйгээр Дорн таймгтай чанартай үйлчлэгийг бид нар Дорндынхаа охид бүсгүүчүүдэд хүргэдэг байгаа. За манай Дорн таймгт гоо сайхны салбарт маань маникюр, өсчин, мейкап, сормус, шивэс гэх мэтчлэн маш олон төрлийн гоо сайхны салбарт багтдаг байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын бүх одоо гоо сайхны үйлчлэгээ манай Дорн таймгт бүгдээрээ явагддаг гэсэн үг. За сайн байцгаана уу. Намайг Батбаяр Батцэг гэдгээ. Би 2016 оноос хойш Дорн таймгт үүсгэн байгуулагдсан Монгол Дорн таймгийн өсчин гоо сайхны холбооны сургалтын хариуцсан гишүүнээр одоо ажиллаж байна. Манай холбоо жил болгон төвшин ахиулах болон мэргэжлийн ахын шатны сургалтуудыг зохион байгуулдаг байгаа. Тэрийг одоо хариуцж ажиллаж байна. За сайн байна уу. Намайг Сүхбаатар хотын Үзээ Суран гэдгээ. Өсчин хийгээд 22 дахь жил ажиллаж байна. Одоо тэгээд спорт тим бага
ахалжийн хугацаанд спорт багийг ахалж ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн үе залуучууд агиох төрж орж ирж байгаа. Спортоор агиох хичээлж мундаг сайн том залуучууд мундаг сайн тоглодог залуучууд орж ирж байгаа. Тэгээд сүүлийн тэмцээн Алтан гар холбооноос зохион байгуулагдсан тэмцээнд манайх амжилттай нэг баг яваад манайх амжилттай оролцоод ирсэн байгаа. За сайн байцгаана уу. Намаа Цэгмэд Цэрэнгийн соёл чимэг гэдэг хүсчин мэрэгжилтэй. За манайд Оронтой аймагт 2025 оны 5 сарын 20-нд Төсчин гол сайхамжтын мэрэгжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. За үүнд болохоор анх удаага 21 аймгийн нээлттэй тэмцээн болж байгаагаар маш онцлогтой байгаа энэ удаад. За энэхүү тэмцээн маань 6 төрөлд одоо эрэгтэй эмэгтэй ус засалт, за маникюр, шивэсний төрөл, мейкапын төрөл, оюутны төрөл гэсэн 6 төрөлд, сормус гэсэн 6 төрөлт байгаа. За 60 багц медалийн төлөө өрсөлдөхөр болсон байгаа. За энэхүү тэмцээнийг маань хамтран зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын одоо Монголын Үсчин гол сайхамжтын холбоо буюу Алтан гар холбоо маань хамтран зохион байгуулж байгаа. За сайн байцгаана уу. Намайг Жамбал Норын Ганчимэг гэдэг үсчин мэргэжлэр ажилладаг. Энэ 2025 оны тэмцээнд маань ерөнхийдөө аймаг орон нутаг болон агентлууд маань биднэртэй хамтран оролцоотойгоор ажиллаж байгаад бас талархууштай байна. Ерөнхийдөө бол манай үсчин гоо сайхны мэргэжлийнхэн маад Оронтой аймаг гэхгүй ерөн дэлхийн брэндүүдтэй ерөн хөл нийлэн алхаж байгаа. Ерөн зухас дуртах юм бол Вела, Лондо, Эривлан, концепт, Порнола, стил, тааха, эги, кэн, Эривлан гэдэг гих зэргийн бүтээгдэхүүнийг бол манай аймаг орон нутгийн бүх үсчин гоо сайхнууд ерөнхийдөө бараг хэрэглэдэг болсон. Энэ брэндүүд маань бас биднэртэй тодорхой хэмжээгээр хамтран ажиллаж байгаа. За манай холбоо бол 2016 оноос хойш бол одоо тэмцээнүүдэд маш сайн оролцож ирсэн ийм том баг хамт олон өнөөдрийн байдлаар 2020 онд дэлхийн аврагт одоо онлайнаар гуруулаа оролцож байсан бол 2024 онд одоо мейкап нүүр бодолтоор одоо дэлхийн аврагт онлайнаар оролцсон. Энэ нь бол одоо маш их одоо дэвшилттэй ийм тэмцээн уралдаанд оролцсон одоо энэ өндөр дэвшилт гэж бодож байгаа. Манай хамт олон бол одоо 25 онд мөн одоо эмэгтэй өсний төрлөөр одоо соёл чимээнд оролцоод одоо дүнгээ хүлээж аваад бид нар одоо бахархууштай байна. За энэхүү холбоонд нэгдснээр энэ 16 оноос хойш өнөөдөр энэ 25 оны хүртэл миний хувьд одоо 10 дахь удаага улс бүс одоо хамгийн сүүл дэлхийн аваргын онлайн тэмцээнд оролцсон гэх жишээний ингээд нийт 10 удаагийн тэмцээнд оролцож маш одоо том амжилтуудыг гаргасан. Одоо энэхүү явцсан нь болоод ирэхээр одоо холбоондоо нэгдэж чадсан, холбоо маань ажиллаж чадсан бид бүхний ард туршид тулгуур болж одоо дэмжиж өгч байдаг нь одоо давуу тал гэж бодож байна. За манай холбоо нь бол одоо энэхүү байгуулагдсанараа ер нь бол одоо нийгмийнхээ хүрээнд одоо маш олон зүйлийг хийдэг байгаа. Одоо ахуй үйлчлэгээний одоо юу цар хүрээг тэлж олон байгууллагатай хамтарч ажилласаар ирсэн байгаа. Үүнд болохоор одоо манай холбоо жил болго уламжлалтын зохион байгуулагддаг ахуй үйлчлэгээний баяраараа явуулын үйлчлэгээ гэж баг хамт одоо тэнд болохоор одоо явуулын үйлчлэгээнд ахуй үйлчлэгээний бүх салбарууд одоо оролцож ажилтдаг байгаа. Мөн одоо жил болго уламжлалтын зохион байгуулалтад ахмадаа бас хүлээж авах ийм сайхан бас арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Спортын бас арга хэмжээ байдаг байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь одоо хийсэн ажлыг жилийнхээ хийсэн ажлыг дүгнээд бид бүхэн одоо шинэ жилээ одоо хамт олноороо одоо сайхан хийж дотны сайхан яриагаа өсгөх дотны сайхан одоо бүхэл одоо тэмцээн уралдаанд оролцсон оныхоо шилдэгүүдээ одоо ингээд шалгаруулдаг ийм сайхан үйл явцуд болдог байгаа. За манай холбооны хувьд 2016 онд анхны бүсийн аваргын тэмцээний зохион байгуулж ирсэн бол энэ удаад 2 дахь одоо бүсийн аварга зохион байгуулж байгаа. Энэ удаагийн бүсийн аварга маань 21 аймгийн нээлттэй одоо мэрэгжил нэгтнүүд маань ур чадвараараа өрсөлдөж байгаа гэж байгаа нь маш одоо бахархууштай одоо маш өрсөлдөөнтэй гоё тэмцээн болно гэж бидний хувьд одоо төлөвлөж одоо бүх ажилдаа ороод ингээд явж байна. За тэгээд ерөнхийдөө ингээд тэмцээнд оролцоход бол одоо өдөр тутмын ус засалт үйлчилгээ, мейкап ингээд бүх мэргэжил маань маш том юм одоо ур чадварууд сууж үлддэг учраас одоо мэргэжил нэгт Үсчин гоо сайхны салбарын нийт салбарынхан маань одоо энэхүү тэмцээндээ
одоо маш идэвхтэйгээр оролцож аймгийнхаа нэрийг өндөр төргөөсэй гэж бусад аймагуудаа ч гэсэн ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд энэхүү тэмцээндээ нээлттэй идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна. Уриалж байна.